Та яаж ер нь мориныг хурдан морийг таньдгийг ямар байвал хурдан байдгийг Эхэлж хурдан морины тухай ярихаас өмнө шилмэл сүргийн тухай ярьдаг. Ухаандаа Сүхбаатар аймаг гэхэд 4 төрлийн адуутай. Нэгдүгээрт Онир адуутай. Хоёрдугаарт Орлын адуутай. Орлын адууг дахин холчтой гэдгийг Баян дэлгэрийн Ширэтийн цагаан адуу гэж. Даргангийн жижиг зээрдүүд гэж. Ийм 4 адуутай. хурдан адууг нэг сүрэг дотроос таныг гэвэл ямар аргаар таньдгийг 80 гарын шинж тэмдгийг адуунтар хардаг. одоо морь мэдэхгүй хүмүүст бол ингээ эхний шинж тэмдгийг мэдхийн тулд яах вэ? Хамгийн түрүүнд биеийн тэнцэл байдаг. Бүх морь хоёр адилхан. Улсын зан хэм блэ? Улсын зан, тулгаа зан. Тулгаа зан. Хурд адуунд байдаг бүх шинж Тэр үнд байсан байна. тулгаа занд хамгийн түрүүнд мэдэх юм хайрцаг гэж байдаг. Ерөнхий араа маань. Ерөнхий араа маань. Тэгээ би чинь ингэж хэлгэн барьж байгаа. Тэгээд тухны энэ хамрын ясны үзүүрээс тэр ингэж тухай ялгаа байдгүй энэ хамрын үзүүр. Мундааны үзүүр хүртэл за тэр зайнаас ахар сүүлний үзүүр хүртэл за хоёр тэнцүү байвал болж байна. Мунданаас хоёр тийшээ зайн тэнцүүхэн байх юм. Тэнцүүхэн байна. Доошогоо тэр хэмцсэн газараас доош нь өвчүүний богтоосын хойтлаар цухилсан өвчүүний доод ёроолын хэмжээг доош нь ингээд тавихад тэр хэмцсэн зайнаас доошогоо хөлийн туурай хүртэл за хоёр тэнцүү байвал одоо энэ хайрцаг морь гэдэг. Хайрцаг морь гэдэг нь ямар адуу байд юм бэ гэхээр энэ даргангийн гуурс дулаан гэдэг морь өглөө үүрээр энэ овоо хэд дээрээс мордоод одоо энэ алтаваны ингэрээр орой улс унтахаас өмнө хүрээ орчоод Хот орчих юм. Тэ 800-аад км газрыг туулчихад Хот орчих юм. хот орчоод тэндээс эм аваад маргаатар нь эм авах өдрөө өнччгөөд нөгөөдөр өглөө нь үүрээр гарахад орой энд гэгээ тацрахын алд орж ирж байна. Адууны зүрх зориг нүдэндээ байдаг. Энэ адууны Нүд нь ямар яах вэ? хөрөн бор хөрөн туяатай. Тэгээд нэлээд тийм улаан дуу туяа нэгтсэн. Тэр нь адууны зүрх нүдэндээ. Адууны элэг хилэндээ. Хилийн яаж мэдэх вэ? Сайн хурдан морь нохоо хилтэй. Нохоо хил ямар байд? Урт байдаг. Уртаас гадна хамгийн гол нингэн байдаг байхгүй. Хурдан морины хил нинг. Гараа атгаад энэ хоёр ирүүнийх нь арын зайд ингээ аваач хийхэд бүгд орчих. Ирүүнийх нь үзүүр дээр аваачаад ингээд эрхээ хороо эргүүлэхэд ясан тулахгүй чөлөөтэй иргэн. Энэ үл элэг багтай адууны шинж. Уушигны шинж нь хамартай. 5 цол. Дэлүүний шинж нь шүдэндээ, бойлондоо. Энэ 5 цол бага байх ёстой. Түүн дотор ганцхан юм л том байх ёстой. Тэр нь зүрхэн том. Тэгэхээр нүдний хөрөн туяатай. Нүдний энэ хөмсгний яс нь айгүй том. Арьс. Мэдээч. Арьс сул байдаг гэстэй. Арьс сул. Одоо ингээд Тэгэл чимэхэд базагдчих. Тэгээ одоо уяа ороод ирэхлээр бүх суд нь ил гараад. Дээд шүд доод шүд хоёр ингэж ил нийлэх ёстой. Яг мөрөх ёстой. Би тийм шүдтэй бүхийг увсын намсраач. Намсраач барцгаа. Доод ирүүн занхаар
Энэ юу гэсэн үг вэ гэхээр хурдан морины дээд дэрүү доод дэрүү хоёр тэнцүү ийм хайрцаг байж. Танай булган хөвсгөлийн адууны одоо сүүний айргны гүүнүүдийн чинь түүш тэр аам энэ ч одоо ер нь үнэн ологдсон штэ. Сүү ихтэй байж болно. Харамсалтай нь хурд байх. Сүүгийн хүмүүс нуучдаг юм. Бэр байхгүй. Яг гүүнийхэн сүүгээр та нар бэртэл болчихгүй юу. Чихвэл бол онцгой шинжинд өөрөө ордё. Уг том байх тусам төдий сайн. Тэгсэн мөртлөө чих урт байх тусмаа сайн. Цэвэр байх тусмаа сайн. Тэгээ ингээд угаар нь атгаад эрхий хорогоо ингээд гоцойлоход шовгор үзүүр нь гоцойсон морины өвдөг, урд хоёр хөлний өвдөг, хойд хөлний шаант, хэдий том шаанттай байна. Төдий хүчрэх. Хэдий урд энэ богтоосны энэ үений өргөн том байна. Төдий бяртай. Залгаа гэж яриад байдаг тийм ээ. Залгаа гэх юм. Залгаач олонтоо ууцсан ол уулз хүртэл хамгийн сайн залгаа штэ. Сайн бүхэн гуй энэ өвдөгнөөсөө дэш гадагшаа ийм байх. Тэгээ гуйн залгадаг. Зүгээр чиний хямрыг би харсангүй. Хурдан морины сүүлээ хаяа цаашаа алхаж байгаа нь ингээд сүүл нь амьсч явдаг. Ганхаад явах. Гангаад. Тэгээд боригныхаа гадна талыг, шаантныхаа гадна талыг сүүл нь цохиолгож явдаг. Нэг л Шавчаад гуяалгаж байгаа